158,000 12,000 айлын орон сууцны төсөл гэдэг бол бас нэлээд томоохон хэмжээний төсөл. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас гэр оролын дахин төлөлт төр гарч байсан нэг алдаа бол одоо яг тухайн төсөлд бас яг хөрөнгө оруулагч компани орж ирдэггүй. Яг энэ дундын одоо жижиг болон дунд шат одоо төвшний гэх юм уу энэ барилгын салбарын байгууллагууд төслийг авдаг. Ингэхдээ нэг блок барилга дээр чинь 9 давхар дээр 3 жил одоо санхүүгийн хүчинчлэлээс шалтгаалаад 3 жил болоод явждаг ч юм уу. Нэг бол яг хөрөнгө оруулагч компани ороогүй учраас зүгээр ингээд төслүүдийг яг хийдэг жижиг компаниудад жижиглээд нэг блокоор нөгдөг ч юм уу. Иймэрхүү алдаанууд одоо маш их гарч ирсэн. Тийм учраас бид үүн дээр бас үндэслээд тухайн 158,000 байршил дээр 12,000 айлын орон сууцны зураг төсөл гаргахаар бид одоо оролцох компаниудын хүчин чадлын судалгаан дээр суурилаад одоо яг тухайн одоо барилгын салбарын компани болгон оролцох ийм боломжтой хэлбэрээр зохион байгуулахыг зорж байгаа. Одоо жишээ нь арай хүчин чадал өндөртэй компанид 5 блокоор нь ч гэдэм юм уу тий нэг багц болгодог. Одоо зарим одоо хэсгийг бол одоо нэг блокоор юм уу 2-2-оор нь багцалдаг ч байт юм уу. Ингээд аль болох маш олон төрлийн хүчин чадлын компаниуд оролцох боломжтойгоор зохион байгуулъя гэж таны түрүүний хэлдэг бас яг энэ нөгөө төлөвлөлтийн явцад гардаг алдаануудаас болоод одоо энэ натур худалдааны төв Сүхбаатар дүүргийн 9-р орооны 7-р орол цаашлаад Яармаг гэд одоо ингээд яг төлөвлөлтгүй ийм барилгууд одоо хороол хотгонууд бий болж байгаа учраас үүнээс сэргүүлж нэгдсэн байдлаар төлөвлөлт хийж байгаа маань энэ төлөлтийн шатанд хэрэгжилтийн шатанд энэ төлөлтөө алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлээ. Дээрээс нь яг барилгын салбарт ажиллаж байгаа жижиг болон дунд шатны ийм барилгын компаниудыг оролцуулах, яг гүйцэтгэгчийн компаниудыг оролцуулах бас боломжийг бас бүрдүүлэхийг зорж байгаа. Та түрүү 158,000 дээр одоо ингээ багцлан гэсэн чинь тийм. Тэгэхээр 158,000 дээр ер нь яг хэдэн багц байгаа юм, хэдэн барилгын компани орж ирэх болох юм. За одоо яг зураг төслийн ажил бүрэн 100% дуусаагүй байгаа учраас бид хичнээн блок гарч ирэх энэ нөгөө төлөвлөлт хийгдсэний дараагаар блоклох төлөвлөгөө боловсруулах энэ ажил руу орно.